Өглөөний мэнд хүргэе үзэгчдээ амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлж байна уу? Манай студид дараагийн эрхэм хүндтэй зочд маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ зочдоо танилцуулъя. Тэрэлж боордын сургуулийн захирал Цэнт сайхан, Тэрэлж боордын сургуулийн Кембрижийн хөтөлбөрийн багш Фэйсэл. Hello. Тэрэлж боордын сургуулийн багш Мөнхбаатар нар хүрэлцэн ирээд байна. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр Тэрэлж боордын сургуулийнхаа талаар бас үзэгчдээ мэдээлэл өгөхгүй ямар сургууль вэ? Ямар онцлогтой сургууль вэ? Тэр юун төрөө яг одоо бидний хүлээж авч үзэж байгаа үзэгчдээ амралтын сах өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр тун саяхан байгуулагдсан нээлттэй игээд ердөө 2 сар болж байгаа Тэрэлж боордын сургуулиуд төлөөлөд бид бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Тэрэлж боордын сургуулийн хувьд бол 6 дугаар сарын 8-нд бид албан ёсоор нээлттэй хийсэн. Тэгээд горих тэрэлжид байрлалтай дунд ахлах ангитай элсэлт авч байгаа Кембриж хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ийм Монголын хамгийн анхны эко кампуст байрж байгуулагдсан ийм дунд сургууль хаа. Тэгэхээр Тэрэлж боордын гэдэг нэрнээсээ тодорхой юм л да. Тэрэлж гэдээ тодорхойлсон байна. За ард нь болохоор боордын гэдээ бас нэг их дуулдж байгааг бас нэр сонсож байна. Тэгэхээр boarding school буюу boarding сургууль гэж одоо яг ямар сургуулийг хэлдэг юм бэ? Ямар онцлогтой байдаг вэ? Манайд бол монголчуудын хувьд boarding сургууль бас тийм ч их танил болсон зүйл бол биш. Гэхдээ Монголд бол амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо Монтүрк тэргүүтээ хүмүүс хамгийн сайн мэддэг нь одоо бол Empathy гэх сургууль байгаа. Үйл ажиллагаа явуулдаг эдгээр сургуулиуд бол бас байдаг. Манай хувьд бол гол нь Eco Campus буюу хотоос гадна зайдуу эрүүл агаарт маш гоо үзэсгэлэнтэй бүгдээ хүн болгонд хэрэгжиж мэдэн шүү дээ, тий. Тэгээд хэрэгжиж байгуулагдсан, аюулгүй бүс байгуулагдсан гэдгээр их онцлог юм сургууль байгаа. За яг boarding сургууль гэдэг ойлголтын хувьд бол хүүхдийг одоо бие даалгах, за тодорхой ихтэй сургууль бэлдэх байдаг юм уу, тий, гадагшаа явуулах гэсэн тодорхой зорилгоор хөгжүүлэх, одоо боловсруулах, эзэмшүүлэх гэсэн зорилгоор одоо тодорхой вакуум орчинд одоо сургаж хүмүүжүүлдэг, амьдруулдаг ийм сургуулийг хэлээд байна гэж ойлгож байна. Гэхдээ яг нэг дотор байртай ингээд вакуум орчинд амьдардаг гэхээр дотор байртай сургууль болгоныг хүмүүс бас boarding сургууль гэж ойлгож магадгүй. Тэгэхээр одоо манайхын жишээ нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тэрэлж боордын сургууль гэхээр ойлгох байх гэж бодож байна. Тэгээ магадгүй гадагшаа явах зорилготой эсвэл хүүхдээ бие даалгах, олон нийтийн нүн бие авч явах гэсэн маш олон одоо зорилгын хүрээнд хүүхдүүдэд сургадаг ийм цогцлборыг хэлнэ гэж ерөөдний ойлгож байна. За тэгэхээр өнөөдөр Кембрижийн хөтөлбөрийн багш бас Фэйсэл хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөрийн онцлог нь юу юм бэ? Ер нь таны хувьд бас хичнээн жил багшлсан туршлагатай бай. Тэр талаараа. How many years have you been teaching and what's special about Cambridge program? I'm teaching Cambridge from last 15 years, and I find Cambridge international curriculum. It is designed and developed by University of Cambridge, United Kingdom. Under the Cambridge program, there is a Cambridge Assessment International Examination. За би одоо сүүлийн 15 жил багшилж байна. Кембрижийн програм бол одоо Английн Кембриж их сургуулийн одоо зохиосон одоо энэ сургуулийн одоо систем байгаа. It is divided, the Cambridge Assessment International Examination, it divides the curriculum into 4. First is primary. It starts from age 5 to 19, primary, and then lower secondary, upper secondary, and advanced Cambridge. So the curriculum is designed in a way that when the students are going to university, they can be accepted easily. За Кембрижийн сургууль бол ерөнхийдөө Кембрижийн олон улсын шалгалтыг өгөх зорилготой юм хөтөлбөр байдаг. Багаан, дунд анги, ахлах анги, мөн одоо сонгон буюу одоо илүү дэвшилтэд анги гэсэн дөрвөн хэсэг хуваагддаг. Энэ нь болохоор одоо гадаадын энэ сургуулийн програмаар хичээлж одоо сурснараа цаашаа олон улсын их сургуулиудад ирсэх тийм боломж үе таалаа бол нэгддэг. And the Cambridge has a history of 150 years of international exams. They conduct international exams. So Cambridge их сургууль бол сүүлийн 150 жилийн одоо түүхтэй. Тэгээд олон улсын шалгалтчдыг бол одоо олон жилийн туршлагатай ийм сургууль байгаа. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөрийг ер нь дунд ангиасаа одоо хүүхдүүд маань суралцагчид маань суралцахын ер нь давуу тал нь юу байдаг юм бэ? Төгсөө за ихтэй сургуульд одоо гадагшаа гарахад бас төхөн болдгоо гэж яг түүнийг одоо энэ дунд сургууль, ахлах сургуультай сурахын ер нь давуу тал нь юу байдаг юм болоо? What is the advantage of studying at Cambridge program if you're studying? Okay, from a student point of view, it's very friendly. It's a very flexible curriculum.
Students have a choice of their interest to choose any subjects, and it makes students confident, encourages, it develops skills to be a lifelong learner. It motivates, it creates innovation, and it gives you confidence which they can go around the world and being accepted, and they enjoy the subject very easily. За Cambridge-ийн хөтөлбөр бол маш уян хатан нөхөрсөг тийм програм байгаа. Энэ програмд одоо явснараа хүүхдүүд одоо санаа зовтгүйгээр ихсэг дээд сургуульд одоо анкет явуулах юм уу цаашаа өргөжлүүлэн суралцах тэр тийм зүйлийг бол өгч чаддаг. And students basically is no more kind say they are not like only Mongolian. They are worldwide, like they are international students, and because the curriculum is taught in English, so it gives you more confidence, and they are being accepted around the world. За хичээлийн програм бол англи хэл дээр явагддаг учраас цаашаа өргөжлөлийн сургалтууд ямар асуудалгүй ийм үйл талаар хийж өгдөг. Олон улсын одоо Тэгэхээр мөнхөд багшийн хувьд бас Америкт бординг сургууль төгссөн гэж хэлсэн одоо тэрэлж бординг сургууль маань ер нь тэр гадны бординг сургуулиудтай хэр ойролцоо байна ер нь тэр талаар сэтгэлээ хаалцахгүй та. За би болохоор Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Нью-Йоркт байрлах CBN-ийн эксперт хүүхдүүдийн сургуульд сурчсан. Яг тэр сургуультай харьцуулах юм бол ерөнхийдөө ижлэх. Дотор байранд сурагч нар амьдардаг. Мөн дотор байранд зарим багш нарын ус амьдардаг байсан. За юуны давуу тал нь юу вэ гэвэл за хүүхдүүд орой үжир бол тэний байх ч юм уу тийм шийдэж алга болох тийм асуудал байхгүй. Хоёрдугаарт аюулгүй байдал, гуравдугаарт багш нар тэнд байдаг учраас бас тэр доор нь одоо тусалцаа авах ч юм уу тийм хичээлээ илүү давтах тийм боломж өгдөг. Мөн бүгдээрээ нэг кампустай байгаа учраас илүү тийм гэр бүлсэг тийм найз нөхөд илүү батбих болох тийм юм хандлага бол байдаг. Маш их байдаг. Тэгэхээр ер нь эцэг эхчүүд бол сүүлийн үед хүүхдийн боловсрал дээр бол маш их анхаардаг болсон. Тэгэхээр бас сайн боловсралыг эзэмшүүлэхийн тулд бас гадагшаа явуулж байгаа эцэг эхчүүд маш их байдаг. Тэгэхээр бас тэр боловсралыг бас Монголдо эзэмших боломжийг бас олгож ийн гэж ойлгож байна л да. Тэгэхээр boarding school гэдэг тэгэхээр за хүүхдүүдэд тэнд авчиад одоо 7 хоногоор юм уу 5 хоногоор тийм ээ хичээллүүлээ гэхэд аюулгүй байдал гэдэг юм уу одоо хүүхдүүдийнхээ одоо сэтгэл зүй талаас нь юм уу ер нь хэрхэн анхаардаг вэ тэр талаар. Хэлэхөө манай сургууль даваа гараг болгоны өглөө нэгдсэн цуугаар одоо харуул хамгаалттай цуугаар хүүхдүүд авч яваад баасан гарагийн өдөөс хойш хүүхдүүд хичээлээ дарахаар өдийнхөө хоолыг сайхан идчихээд тэгээд наашаага бас нэгдсэн цуугаар авчирч эцэг эхчүүдэд нь албасаар хүлээлгэж өгөх ийм системтэй 7 хоног тутамд ингэж ирж очиж явах юм байна. Тэгээд мэдээж хамгийн түрүүн хүний одоо бяцхан хөрсийг те одоо хариуцаж авч байгаа гэвэл нийт түрүүнд тавигдах шаардлага бол аюулгүй байдал. За энэ дээр бол бид нэр бүр онцгойлон анхаарч байгаа. Тэгээд за автобусны бүр авч явахаас эхлэн шүү дээ ер нь бол тэр чинь тийм. Наан нь бид нэр бүртгэхдээ ёс зүйн болон харилцааны за тэгээ аюулгүй байдлын гэд маш олон төрлийн гэрээг эцэг эхчүүдтэй болон хүүхдүүдтэйгээ хийн. Бидний бас хийхийг хүсэж байгаа зүйл нэвтрүүлгийг хүсэж байгаа зүйл бол ихэнх тохиолдолд шийдвэрийг эцэг эхчүүд хүүхдүүдээс асуулгүйгээр гаргадаг. За гэрээ дандаа эцэг эхчүүдийн хооронд хийгддэг. Хүүхдэд ямар ч хамаагүй. Магадгүй зарим хүүхдүүд тэр би ямар сургууль суух гэдэг ямар дүрм журамтай ин гэдгээ зарим нь ухамсарлаагүй хүүхдүүд ч орж ирдэг. Тэгэхээр бид нэр дандаа гурвсан гэрээг байгуулах гэж байгаа. Бүр эндээсээ эхлээд байгаа. За тэгээд автобусны цоо бол угаасаа 2 бод хүнээс дээш автобус өөр хамгаалттай явдаг юм журамтай. Үүнийхээ дагуу бид нар хүүхдүүдэд аюулгүй тээвэрлэж авч очин. За оцсон нь бол хүүхдүүд маань наснаасаа шалтгаалаад нөгөө бие бодийн хөгжил харилцаа адилгүй учраас өрөөндөө гуруулаа олон дөрүүлээ гэсэн сонголттой өрөөнд амьдрах юм. Тэгээд мөн эцэг эхчүүдийн бас хамгийн санаа зовж асуугаад байгаа зүйл бол Магадгүй маань сая хэллээ хөвгүүдийн сургууль сурч ирсэн гэж байгаа. Ер нь гадаадад бас огт хөвгүүдийн boarding school-ууд нийтлэг байдаг. Манайд болохоор охид хөвгүүд хамтдаа суралцж байгаа учраас за одоо ингээд өсвөр насны хүүхдүүд штэ аюулгүй байдлын хараа хяналт нь ямар вэ гэсэн. Тэгэхээр одоо Малай, Сингапур тэргүүтээ Азийн орнуудын boarding сургуулиудад бол mom and dad гэдэг те одоо хүйс дагсан багш нар яг охидуудтай хариуцсан багш, хөвгүүдэд хариуцсан багш гэж байдаг. Манайд бас тэр систем үйлчлэн гэсэн үг. Охидууд нэг давхартай, хөвгүүд нэг давхартай амьдрна. Яг одоо хөвгүүдийн давхарт эрэхтэй багш, охидуудын давхарт эмэгтэй багш ажиллаж байгаа жишээтэй. Тэгээд нөгөө яг өөрийнхөө одоо эмэгтэй багштай охид жишээлбэл нарийн нэндээ асуудлаа ярилцахад илүү тохиомжтой гэсэн үг. Тэгээд багш нараа бас одоо хүүхдүүдтэй хамгийн ойр амьдрах одоо давхрыг хариуцаж амьдрах багш нараа бол бид нар нэлээд одоо
сэтгэл зүйч, философи тэгээд нийгмийн ажлын чиглэлээр сурч исэн багш нараа тавьж өгч байгаа. За Camry системийг бол бид нэр одоо шийдэж байгаа. Тэгээд болж өгвөл бас эцэг эхчүүдтэй тодорхой цагаар одоо технологи хөгжиж байгаа учраас хүүхдүүдтэй хаана юу хийж аав нэ гэдгийг бас харуулах тал дээр нь ажиллаж байна. За энийг бол шийдчих байх гэж бодож байна. Тэгээд 24 цагийн харуул хамгаалалт буюу одоо security байнга ажиллана. Тэгээд дээрээс нь манайх голлох хичээлийн багш нар бүгдээрээ дотоод байранда амьдрна. Бодгийн сургуулийн хамгийн том давуу тал одоо яг сайн мөвгийн хэлдгээр багш нар маань тэндээ байдаг учраас харж хамгаалах боломжтой, одоо асуудал тулгуурлал шийдэж өгөх боломжтой. Тэгээд одоо хичээл сургалтын дээр чинь хоцрогдол байгаа бол тухайн хичээлээрээ хүссэн цагтаа одоо тусламж авах, сайжруулах, давтлах хийх боломжтой байгаа. Тийм. Эвч мэдээж байна. Тэгэхээр одоо за ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол одоо сургууль дээр нь гэдэг юм уу, найз нөхдийн хооронд ямар нэг асуудал болоход оройн очиод эцэг ихтэй ярьж одоо асуудлаа шийддэг юм уу? Тэр тал дээр ер нь одоо эцэг их байхгүй тохиолдолд ямар хүмүүс одоо эцэг ихийг орлож тэр хүүхдүүдэд хандаж гэдэг юм уу, зөвлөгөө өгж асуудлыг шийдэх вэ? Мэдээж хамгийн түрүүнд миний саяны хэлдэг одоо бордын сургуульд одоо манайх чинь утгаас гадна байрлаж байгаа сургууль учраас бас нэг шинэ үзэгдэл харагдаж байгаа нь маш их тодорхой зорилготой бөгөөд хүүхдэд хайртай багш нар өөрсдөө ирж манай одоо багт ажиллах саналаа тавьж байна. Энийг бол би нэлээд давуу тал гэж харж байна. Ягаад тэгэхээр одоо юу гэдгийг орой гэртээ хайраад одоо өөр зүйл анхаарна гэдэг ч юм уу эсвэл гих мэтчлэн бусад одоо давхар ажил хийдэг ч юм уу биш. Яг л ерөөсөө 24 цагийн турш тэр хүүхдэд анхаарна гэсэн хүмүүс авчин ер нь бодоод үзэхээр тийм байгаа зү нэгэнд байрлаж байгаа учраас тэр утгаараа бид нар багш нарын шалгуурын хувьд бас ялангуяа сэтгэл зүй талаас нь тий одоо ёс зүй талаас нь нэлээд өндөрт тавьж авч байна. Тэгээд дээрэс нь түрүүн хэлсэнчлэн манад одоо мэргэжлийн сэтгэл зүйч философич чиглэлийн ажиллаж байгаа багш нар мөн хүүхэдтэй яг амьдарч үтсэн багш нар буюу одоо жишээ нь яг Мухатар агшийн хувьд өөрөө тэр бордын сургууль сурч байсан. Миний хувьд гэвэл одоо хүүхэд болгоны хайртай найрамдал зохицолбортой бидний одоо ярьж таньсан найрамдал цусланд бол би бас Монголын болон тэ олон улсын хүүхдүүдтэй бас цөм гүжил ажиллаж амьдарч үтсэн. Тэгээд энэ туршлага бас байж байна. Мөн дээрээс нь гадны сургуулиудаас бид нэр Америкийн за одоо Сингапур, Малайзийн томоохон бордын сургуулиудын одоо туршлагын материалуудыг судалж хөрсөндөө буулгах тал дээр нь нэлээд сайн ажиллаж байна. Тэгэхээр ер нь мэдээж хүүхэд хариуцсан одоо багш нар байхаас гадна ер нь багш болгон хүүхдэд анхаарал тавина гэж хэлж болно. Тусгаалan бас эмч сэтгэл зүйч хоёрыг бол бид нар бас авч ажиллаж байгаа. Хараа хяналт гэдэг асуусныхаас дэлгэрүүлж асууя гэж бодож байна л да. За хүүхэд маань эцэг эхээсээ хол утсан оролдоод юм уу? Одоо өөр юмд анхаарлаа хандуулаад хичээлээ хийхгүй байх үедээ гэсэн бас санаа зовнил байдаг шүү дээ эцэг эхүүдийн донд тий. Юу одоо сүүлийн үед бас эцэг эхчүүд их гоё одоо давуу талтай болж байна. Энэ бол хүүхдээ нэг 7 хоног ч гэсэн отоос ингээ гадна ойлгож байсан, утаанаас хол ойлгох гэсэн. Энэ нэг компьютерийн ард суугаад ингээ утсаралдаад байна. Энээс холдуулмаар байна гэдэг эцэг эхчүүд биднэрт маш их хандж байгаа. Тэгээд одоо бид нар хэлсэн бордын сургуулиуд тодорхой том зорилго тавьсан одоо хүүхдүүд очиж байгаа учраас манай сургуулийн эсвчд бол одоо дүрм журмынхаа дагууны баригдаж нэгт хоёрт өөртөө урдаа тавьсан тэр зорилгоос шалтгаалаад утсаал маш бага оролтно. Зарим тохиолдолд бол бид нар одоо хурааж авах эсвэл цагийн хуваараар одоо хэрэглүүлэх ийм одоо дүрм журм бол яг боловсрогдоод явж байгаа. Өнгөрсөн зам бол бид нар Монголын оюун ухааны академитай хамтраад 5 ээлж сургалт авсан. Энэ дээр бас хүүхдүүд яг ингээд амарж байгаа юм шиг маш зугаатай хэрнээ ой тогтоолтын 3 төрлийн хичээл суралцсан. Энэ хугацаанд бид нар утасны хэрэглээг маш бага болгож үзсэн. Тэгэхээр хүүхдүүд бол одоо юу гэдэг над чи утасны асуудалтай шүү гэж эцэгчүүд нь захиад явуулсан хүүхдүүд утаснасаа холдоод ирсэн. Тэгээ утасгүй байж болдсон юм гэдгийг хүүхдүүд маань бас ойлгоод ирсэн. Тэгэхээр утас маш бага хэрэглэн. Гэхдээ энэ технологийн 900-д ажиллаж байгаа, амьдарч байгаа учраас компьютер техник хэрэгслийг бол тодорхой цагаар нэлээд үр дүнтэй хэрэглэв. Тэгэхээр оюун ухааны академитай бас хамтраа сургалт явуулсан гэж байна. За манай хүүхд бол яг оюун ухааны академи хөтөлбөр хэрэгжүүлдэг бас цэцэрлэгийн харьяанд явдаг. Тэгэхээр бас хараад байхад ер нь ингээд одоо жирийн хүүхдүүд гэдэг юм одоо тийм сургалтанд хамрагдаагүй хүүхдүүд утсаа оролцож байхад манай хүүхдүүд шоогоо эвлүүл тийм оюун төлхөөрөө хийд юм уу? Тийм талаар бас ингээ өөрийгөө хөгжүүлээд байд юм байна гэж харагдчихсан. Тэгэхээр бас тэр боломжийг олгож өгд юм байна. Тодорхой хэлэх юм бол оюун ухааны хөтөлбөрийн академи ямар сургалтад танай сургууль дээр явагдаж байна вэ? Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг тий энэ зүүн бас манай цоо шинжлэхийн сургуулийг төвшиглээд хамтраад ой тогтоолтын 5 ээлжийг амжилттай авч гарсан
одоо автоматар тэргүүнтэй тий одоо оюухан академийн нийт хамт олонд талархал илэрхийлээ маш үр дүнтэй сургалт боллоо. Тэгээ энэ бол аль аль байгууллагын хувьд бол яг вакуумжсэн сургалт гэдгээр одоо анхны үйл ажиллагаа байлаа л да. Тэгээд оюун ухааны спорт ой тогтоолтын хичээл гэдэг бол өөрөө бүх хичээлийг жиг сайн суралцах маш том суурь болдгийм байна гэдгийг бас ер нь эцэг эхчүүд мэддэг баг. Гэхдээ сая бол бид нар яг бүр баталж харуулж өглөө. Тэгээд юу яадгийм байна л да. Одоо тамирчид нэлээд олон хүмүүсээс бид нар бас судалж үзлээ. Дээрээс нь манай одоо 5 ээлжин 3-т нь амарсан хүмүүс байгаа даа. Амраа суралцсан. Тэгээд тэднийг очиод гэртээ ингээд гэрийнхэнтэйгээ одоо сурсан зүйлээ хуваалцаад эргэж ирээ багштай хэлээрэй гэж хэлж яхад бол жишээ нь одоо нөгөө цээжлэх, үг цээжлэх арга гэж байна тий, арга техник байна. Дээрээс нь цээж бодолтой. Тэгэнгүүт би дэлгүүр ороод тооны машин хэрэглэхгүйгээр одоо худалдаа авалт хийсэн гэдэг ч юм уу тий. Эсвэл би нэг шүлгийг нэг уншаад цээжээс сурсан гэдэг ч юм уу. Иймэрхүү шууд үр дүнгууд гарч эхэлдэг. Тэгэхээр энэ арга техникийг бид нар бас хичээлдээ манай сургуулийн бүр хичээлийн хөтөлбөрт ороод явах юм 9 сарын 1-ээс. За тэгэхээр Монгол хүүхдүүдээс Файзл багш маань одоо Кембрижийн хөтөлбөрийн хичээлийг зааж байна. Монгол хүүхдүүдэд хичээл заах ямар энэ таяр Монгол хүүхдүүдэд өмнө хичнээн жил зааж исэн туршлагатай вэ? How many years have you been teaching in Mongolia to Mongolian students, and is there any difference? How do you feel about the students? I'm here from last 6 years, and I find students are they're very good. I've taught in Indonesia and other countries, and where I came to Mongolia, I find their communication is very strong, their pronunciation is very good, and they enjoy the latest information, which I love, and I'm lucky to taught in international school here, and when I was teaching, they are enjoying and they are participating in the real life business, because I was teaching business before, and really the students are good. I really like to stay here longer because I like Mongolian culture, Mongolian way of life, which always attracts me. За би сүүлийн 6 жил Монголд амьдарч байна. Би Малай зүүн Индонез гэх мэт улсуудад багшиж байсан. Монгол хүүхдүүдийн хувьд бол аялах, хэлний аялах болон тэдний одоо сурах арга барил нь маш сайн. Ер нь бол идэвхтэй. Тэгээд Монголын одоо ёс амьдрал аж ахуйд маш их надад таалагдчихс би Монголд илүү олон жилийн өнгөрөхийг хүсэж байгаа. Тэгэхээр таны хувьд өмнө 6 жил Монголд багшсан гэдэг чинь ер нь ингээ Кембрижийн хөтөлбөрөөр сурч төгссөн хүүхдүүд маань ер нь цаашид ямар ихтэй сургуульд орж ийн дэлхийн алдартай бас ихтэй сургуулиуд дэлсэж ордог болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэрэлж боордын сургуулийг төгссөн одоо төгсөгчид маань ер нь ямар үе таалга нээлттэй байгаа вэ? So since you've been teaching in Mongolia and some of your students might have entered schools and universities overseas, what kind of doors are being opened for students who are going to attend Tillage boarding school in the Cambridge program? If students wish to join Tillage boarding school, one of the benefits is like first they will learn international curriculum, Cambridge curriculum, and with national curriculum, and they are prepared to accept challenges. They are being accepted because Cambridge program being accepted around the world. It opens the door to all countries, United States, Canada, UK, France, anywhere you go, they are being accepted as a Cambridge program. And if they are joining the boarding school, they will learn independence, which is additional for them. And if they go abroad, they already prepare themselves to be independent, and they can survive anywhere without any challenges because they are in boarding school, they learn things, their curriculum is international. So I have experience in here, most of students who have passed out the Cambridge, well, they enjoy Cambridge, they enjoy universities because it's a bridge. Most of the curriculum they already have taught in A level, it's being accepted and it's being so easy for them to study in the university. But boarding school will help them to stay in dorms or stay in hostels, to live a life as a family students can enjoy, and they become a bonding between students. That is one of the advantage to study in boarding school with Cambridge curriculum. Cambridge програмтай одоо сургууль болон боордын сургууль сурахын давуу тал нь бол хүүхдүүд
бие дааж сурна нэгдүгээр. Ягаад гэвэл гадагшаа явж сурагч бол мэдээж бусад орны оюутнуудтай хамт амьдрын нэг байранд амьдрын тийм. Тэгэхээр яг тэнд бол бие дааж сурна. Хоёрдугаарт олон улсын Кембрижийн програм бол олон улстай хүлээн зөвшөөрөгддөг. Тийм учраас цаашаа одоо Америк, Англи, Франц байна уу тийм аль ч улс руу одоо суралцахад гүүрэн болж өгдөг. Тэгэхээр шилжих цааш өргөлөөн сурах нь бол маш хялбар байдаг. Яагаад гэвэл одоо агсан төвшний одоо А левел гэж ярьж байгаа. Тэр програм бол угаасаа яг гүүрэн болж өгдөг програм байгаа. Цаашаа их сургуульд суралцах бол нэг сургууль давхар хийлээ. Тэгээд өөрөө өөртөө итгэлийг бас даваад. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр бол бас академикаас гаднаас их олон төрлийн бас чадварыг хүүхдэд суулгад юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь одоо тэрэлж болдог сургуулийн хувьд хүүхдүүдэд академик боловсролоос гадна бие биелдрийн гэдэг юм уу, сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу, оюун ухааны хувьд ер нь ямар одоо боломжийг олгож байгаа вэ? Мэдээж чөлөө цагийг зөв болсон өнгөрүүлэх хүүхдийг одоо хөлгөөний зүтгэлээс сэргийлэх бол бидний бас маш том зорилго байгаа. Одоо яг суурин газар нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд бол бас харьцангуй хязгаарлагдмал байгаа юм л да. Тэгэхээр манайх өөрөө одоо яг стандартны шаардлага хангасан хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, спорт зал гэх мэтчлэн одоо лабораториуд те одоо бүх зүйлүүдээ яг хүүхдүүдэд зориулж стандартын дагуу тохижуулсан байгаа. Тэгээд намрын улиралдаа бол болж өгвөл илүү юм хөдөлгөөнтэй. Тэгээд дээрээс нь зөвхөн секц дугуулan гэхээс гадна хүүхдүүдийг бас юм волонтер ажилд те сайн дурын ажилд хамруулах тийм зорилго тавиад явж байна. Яагаад гэвэл нөгөө манад ер нь одоо сургууль бүртгүүлж байгаа гол зорилго нь гадаадын томоохон ихтэй сургуульд суралцахын зорилготой хүүхдүүд байгаа. Гэтэл одоо эх орноо төлөөлөд гадаадд очиж сурахад өөрийнхөө үндэсний өвс соёлоо тэ зан заншлаа одоо ахуйгаа мэдхгүй очиж бас болохгүй. Тэр утгаараа бид нэр гадны томоохон сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг зэрэгцээ одоо Монгол ёс заншлаа мэддэг, монголоор бахархдаг, үг түүхээ мэддэг гадны хүнтэй нэг хэдэн минут яриа суухад тэ улс орноо танилцуулж чаддаг хэмжээний хүн болгочихсон гэдэг бол бидний бас нэг зорилго. Кембрижийн хөтөлбөр болон бид нар DIGI гэдэг мэдээллийн технологийн хөтөлбөрийг бас хэрэгжүүлж байгаа. Ингээд дандаа гадаад нэр хилээд ирэхээр эцэг эхчүүд болохоор ингээд гадны хөтөлбөрийг авч яах гэдэг нэг юм үзэгдэл бас харагдаад байна. Гэтэл бид нар нэгэнт одоо ой модон дунд те юм сайхан байгаль дунд байрлаж байгаа учраас байгалийн аялал хийх буюу хүүхдийг одоо чаленж хийж сургах те жоо эрсдэлтэй нүүртүүл сургах дахиад морин сургах тэр цагаан эдэтэй ойр байлгах гэх мэтчлийн зүйлсийг бол бид нар ямар ч байсан дулааны улирлуудаа багтаагаад хийн гэж зорж байгаа. За бас тэгээд гадны сургуулиудын нийтлэг нэг жишээгээд одоо жишээ нь цусаа бэлгэлдэг гэдэг шиг эсвэл өндөр настангуудад тасамж шаардлагатай хүмүүст очиж тусалдаг нэг юм гоё хөтөлбөр байдаг шүү дээ. Энийг бас бид нар явуулъя гэж бодож байна. Мэдээж секц дугуулангийн хувьд бол манад ажиллаж байгаа багш нар дийлэнх нь одоо өөрсдөө спортын болон урлагийн тодорхой чиглэлүүдээр мэрэгжлээс гадна мэрэгжсэн хүмүүс байж байгаа. Дээрээс нь нэмээд бид нар одоо фенсинг те одоо туйлзуур сэлэн Монголд сүүлийн үед маш их хөгжиж байна. За одоо гэх мэтчлэн шин тутам хөгжиж байгаа спорт болон за урлаг хөгжим гэх мэтчлэн зүйл бол нөгөө тогтмол явагддаг шатар даам бол мэдээж байдгаараа байна. Шин соргог хүүхдэд хэрэгтэй зүйл юу вэ? Тэр болгоныг бас хэрэгжүүлэх гэж хичээж байна. Тэгээд хүүхдүүд маань өдөр хичээлэн тараад хоолоо идчихэд сайхан амраад тэгээд орой хүртэл бид нар чөлөө цаг хангалттай байгаа учраас бид нар давтлаг сайн дурын ажил бие биелжих хөгжил дуулан секцүүдийг бол нэлээд хангалттай тавьж байгаа. Тэгэхээр хүүхд болоод тэнд одоо 7 хоногор юм уу 5 хоногор тэнд байрлаж явах явцад ер нь одоо хоолн дээр зөв хооллол тал дээр ер нь хэрхэн анхаарч байгаа вэ? Тэгэлгүй яг хоо ер нь эцэгчдээс илүү хүүхдэд хамгийн дээр хоол асуудаг тийм. Тэгэхээр хүүхдийн хоол гэдэг бол өөрөө тусдаа л да тийм нөгөө рестораны хоолоос шал өөр зүйл. Тэгэхээр бид нар бас яг л хүүхдийн хоолоор дагнж ажилласан хүүхдийн хоолны технологич олон жилийн туршлагатай хүнийг урьж ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар хамгийн багадаа 14 хоногор менюгээ гаргаад одоо суралцагчдын эцэг эхчүүдэд сайхан мэйлэр юм өгч чинь. Тэгэхээр миний хүүхэд өдөр тутамдаа юу идэж ууж байгаа вэ гэдгээ харж хянж болно. Тэгээд сая яг зуны авсан тэр юун дээр харж байхад бол ногоо холтой хүүхдүүд байна, цагаан холтой хүүхдүүд байна тий. Эсвэл яг тодорхой цаг хугацаагаар мах иддэг иддэггүй гэдэг янз бүрийн хүүхдүүд байна л та. Тэгэхээр тэр болгоо маань манайх нэг сонголтоор хоолоо авдаг. Тэгээ нэг өдрийн хоол оройн бол дандаа 2 ба түүнээс дээш хувилбартай байх учраас тий одоо ногоо иддэг ногоогоо сайхан салаадаа сонгоод авах хэмжээтэй өөрийнхөө хүссэн хоолыг авч идэх, хүссэн хэмжээгээр авч идэх боломжтой. Тэгээ яг онцгой хоолтой хүүхдүүдтэй эцэг эхчүүд магадгүй харшилтдаг зүйлтэй эцэг эхчүүд бол бид нар эрүүл мэндийн үзлэг болон нөгөө гэрэн дээрээ тусгаж аваад тэр хүүхдэд бас онцгой анхаарах бол
Тэгэхээр маш олон тал дээр анхаарч байна. За бас түүнээс гадна одоо гадны хөтөлбөрийг тэр чигт нь авчрах биш тийм ээ, Монголынхон хөрсөн дээр буулгаж байгаа Монгол ахуйтайгаа хүүхдүүдийг бас илүү ойр байлгахаар ингэж анхаарч байгаа гэдэг бол маш бахархууштай санагдаж байна л да. Тэгэхээр тэрл боордын сургууль маань одоо нэмэлт элсэлтэй авч байгаа. Тэр элсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй хаана очиж бүртгүүлэх ёстой вэ? Түрүүн нөгөө манай сургуулийг төгссөн хүмүүст ямар үе таалга нэгдэх вэ гэсэн асуултанд нэмж хэлэхэд манай сургууль за 100% англи хэлээр хичээлний авдаг одоо Royal Academy гэдэг үсгэн байгуулагдсан Royal олон улсын дээд сургууль. Тэгэхээр манай сургуулийг төгссөн хүүхдүүд Royal Academy эсэлтний шалгалтгүй ороод 2 жил сураад Royal Academy одоо дэлхийн одоо 60 гаруй орны томоохон ихтэй сургуулиудтай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Тэгэхээр тэдгээр сургуулиуд руу энд 2 жил сурсан одоо кредитээ дүйцүүлээд үлдсэн 2 жилийн гадаадд очиод суралцах кредит нь хүчинтэй гэсэн. Тэгэхээр бас нэлээд Хоёртой нэмэх 2 хөтөлбөр нэмэх 2 хөтөлбөр. За тэгээд уучлаарай. Асуултад авсан. Одоо нэмэлт элсэлтэнд хаана очиж бүртгүүлэх вэ? Тийм. Тэгэхээр Royal Academy дээр бид нар өдөр бүр бям гарагдчихсан. Эсэлтээ авж байгаа, бүртгэж байгаа Royal Academy 901 дотоод ирээд бүртгүүлж болно. За манай мэдээллийн ажилтнуудын утас бол 7 хоног 24 цагаар нээлттэй байгаа. Тэгээд эсэлтийн хугацааг бол бас дуусгах тунд өгч байгаа. Тийм болохоор эцэгчүүд бас нэлээд амжиж бүртгүүлээсэй гэж хүсэж байна. Тун удахгүй эрхлэн өмнөөс бид нар өөрсдийн тэрэл боордын скул гэсэн Facebook хуудасаараа дамжуулаад өдөрлөг зарлах юм. Тэгэхээр та бүхэн ирээд сургуулийн барилга байшин ямар юм, сая асуудаг хоол нь ямар юм, тэг ямар багш нар ажиллах гэдэг гэдэг мэдээллүүдийг нэг дор аваад тэгээд бас бүртгүүлж болно. Энэ дээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ийм асуулт ирээд байгаа л да. Орон нутгаас болох уу гэдэг. Бололгүй яг орон нутаг бол одоо бүрч одоо нэлттэй гэж бодож байна. Тэгээ бидний бас нэг тавьж байгаа том зорилготой энэ маань нийцээд байгаа. Юу гэхээр орон нутаг нийслэлийн хүүхдүүдийн сургалтын түвшин бол бас харилцаа эдлгүй байгаа гэдэг тал бий. Тэгэхээр боордын сургуульд суралцснаар дээрэс нь гадаад багш нартай нэг дор амьдраад суралцснаар богино хугацаанд хүүхдийнхээ одоо энэ боловсролын түвшний ялгааг арилгах боломжтой шүү. Тэгэхээр альч одоо орон нутгаас ирсэн бай бидний хувьд нээлттэй математик, англи хэлний шалгалтыг өгөөд тэгээд манай сургуульд суралцах боломжтой байгаа. Орон нутгийн суралцагчид маань за хотод амьдардаг хүүхдүүд маань бол хагасны цанаар гэрлүүгээ буцаж байна. Тэгэхээр орон нутгийн хүүхдүүд маань хагасны цанаар ер нь бүтэн дотор байрандаа байрлаад байж болно гэсэн үг үү? Яг уу энэ тал дээр бол бид нар ярилцж байна. Ер нь бол хотод одоо нийслэлд хамаатан садангүй айлч гэж бараг байхгүй байх л та. Тийм тодорхой хугацаагаар бас гэртээ эргэж ирвэл зүгээр. Ягаад гэвэл бид нар 6-аас 6 дугаар ангиас авч байгаа. 6 дугаар анги бол маш жоохон. Тэгэхээр тэр чихтэй тийм ингээ байна гэх. Тэгэхээр улирлын турш гэхээр хүүхдэд өөрсдийн сэтгэл зүйн бас нэг тийм сайн зүйл биш. Тэгэхээр болж өгвөл үлдээхгүйгээр эндээ явчаад хагас бүн сайндаа гэрийнхэнтэйгээ байгаад халуун дулаан амьсгалтай байж байгаа буцаад очиод нэг юм сэргэлт аваад гэх юм уу те магадгүй асуудал тулгамдж байгаа бол хүн ойр орчны хүнтэй ярилцахыг хүснэ багш нараас гадна. Тэгэхээр гэрийнхээ уур амьсгалд очиод ивэл бас нөгөө сургууль дээр байж байхдаа гэр бүлийнхээ үнцнийг илүү мэдрээд гэр бүлдээ байж байхдаа сургуулийн үнцнийг илүү мэдрээд ийм бас нэг зөв тогтол байгаа учраас бид нар заавал амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөө гэдэг юм шаардлага эхний ээлжинд тавьж байгаа. Тэгэхээр сургалтын төлбөрийн талаар бас асуухгүй өнгөрч чадахгүй нэ. Тэгэхээр сургалтын төлбөр ер нь хичнээн хэд байх вэ? За сургалтын төлбөрт ер нь юу багтаж байгаа вэ? Бид нар сургуулаа байгуулад үйл ажиллагаа явуулж байхдаа хувийн хөгжлийн сургуулиудын төлбөрийн талаар бас нэлээд судалгаа хийж үзсэн. Тэгээд үн дээр үндэслээ. Дээрээс манай одоо сургуулийг маш их сонирхож байгаа эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлага нийгмийн бас нэг юм шаардлага байна л да. Тэгээд стресс бухимдлаас хол гадаад багш нартай олон улсын хөтөлбөрөөр ах үедээ ойрхон гэл энэ давуу талуудыг маань хүмүүс бас их сонирхоод байгаа. Тэгэхээр энэ бүхнийг тооцоолж үзээ жилийн төлбөр маань 16 сая төгрөг болсон. Эндээ бол нөгөө хүүхдүүдийн амьдрах байр орцсон, хоол орцсон 7 хоногийн даваа баасан гарах болгонд одоо тээврийн зардал орчихсон. Тийм Кембриж хөтөлбөр маань орсон гэдэг бүх зүйл нь ороод 16 сая. Энэ бол яг манайтай адилхан бөгөөд бусад одоо Америкийн гэдэг юм уу Британий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа хувийн хвшлийн нэлээд олон сургуулиудтай харьцуулахад бол бас айгу боломжийн үн. Тэгээд мэдээж бид нэ төлбөрийн нөхцөлийг бол эцэг эхчүүдтэй тухайн боломжоос саналыг харгалзан үзээд уян хатаа. За тэгэхээр анх одоо хүүхдүүд эцэг эхээсээ хол гинт ингээл олон хүүхдүүдтэй хамт амьдрал юм уу ингэхэд бол бас их асуудал үүсчээдэг байхаа. Ер нь баг багараас хүүхдүүд маань маш их өөрчлөлтийг авчирдаг байх гэж бодож байна. Таны хувьд бас ажиглагдж байгаа өөрчлөлт юу байх вэ хүүхдүүдийн хувьд? Маш их ажиглагдж байгаа. За саяны зүгээр 7 хоногийн ээлжин дээр гэхэд хүүхдүүд төдөөг эцэг эхчүүдэд асуудал гардаг л да өөртөө нөгөө гэрээсээ холдуулж үзээгүй их тийм нандин сайхан өр байгаад байдаг. Тэгээд очиод чадахгүй юу одоо болтол надтай хамт унтдаг юм аа гэл ингээл ярьж байгаа эцэг эхчүүд байна. Тэр эцэг эхчүүд бол та хүүхдэд итгээд үзээ.
Хүүхэд эцэгхийн нүднээс далд бас их өөр байдаг. Тэгээд манай энэ чадахгүй гэж бодож идэл эцэгчүүдийн бодож байгаагаас илүү чадварлаг байх тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр нэгдүгээр би бол хүүхдүүдэд итгээд үзээч гэж хэлэх гээд байна. Хоёрт гэвэл за яг саяны зуны ээлжин дээр гарсан одоо үйл явдал та бас явдал та тэгээд эхний 4 өдөр үйлсэн хүүхэд бас байна. Энэ бол бас байдаг үзэгдэл 11 12 настай хүүхдүүдийн хувьд бол тэгээд 3 дахь өдрөөс сүүлээс 3 дахь өдрөө их хайтайхан болоод яваад тэгэл тэгтэл дараагийн ээлжин дээр дахиад өрөөд ирсэн. Бүр гайхамар. Тэгээд дараагийн ээлжин дээр харин ямар ч үйл асуудал байхгүй. Бүр ингээ бие дац аяга өөрхөнтэй ээж нь манай хүүхд аяга өөрхөн болоод ирсэн гэж ярьсан тохиолдлууд бол байна. Тэгэхээр би бол асуудал гарахгүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл анх удаа гэрээсээ хол байгаа. Огт танихгүй хүүхдүүдтэй нэг өрөөнд амьдарч, нэг одоо тавнаас хоололж, нэг ингээд хичээлж ингэж 5 өдрийн турш байна гэхээр хүүхдүүдийн сэтгэл зүйд мэдээж өөрчлөлт гарна, зарим нь цочирдон, зарим нь их сайхан мэдрэмж авна. Тэгээ энэ болгон дээр эцэгчүүдтэй маш сайн тохирож, хоорондоо ярилцаж, хин сэтгэл зүйн бэлтгэлтэй байж тэгээд эхний 2 үйлрэлт бол үйл ажиллагаа ерөөдөө сайн жигдэрчин гэж бодож байгаа. Тэгээд би яг энэ асуултыг мөхөдрийг хариулаасаа гэж бодож байна л да тий. Тэг яг эхлээд одоо сургууль дотор амьдралт бол эхлээд шок норм л доо. Гэхдээ тэрэлжил байгаагийн нэг давуу тал нь гэрээсээ бас тийм бүүж тийм хол биш гэх. Дэлхий одоо далаа гатлаад нөгөө хоорондоо гош. Би бол яг түрүүнээс одоо үйлжсэн асуудал байсан. Ээжтэйгээ уцаар ярьж ирэх үедээ бол анх удаа очичоод уцаар ярьж ирэх үедээ бол одоо гэрээ сан гэдгийг тэнд л очиод анх мэдэрчээсэн. Гэхдээ энд бол бас нэг тийм бүр хүнд бол асуудал үүсэх байх гэж бодож байна. Бид нар бординг сургуульд төгссөн одоо бизнес боловсролын салбарт амжилттай явж байгаа хүмүүстэй бас ярилцаж үзсэн. Тэгээд яг хэлдэг те хэрвээ бидний баг бах үед ийм сургууль байсан бол ингээд суралцчаад очсон бол хичнээн амар байх байсан бэ. Тэгээ шууд ингээ очингууд уйлах гэрээ санах те янз бүрээ тэгээд нэг хилийн асуудал бас гарч ирнэ. Тэгээд гадаад монгол хүмүүсийн өсдөхгүй ондоо тэгээд шал өөр нийгэмд ороод ирэхээр шоконд ороод тэгээд тэр нь магадгүй сурлагандаа нөлөөлж ирсэн тохиолдол байдаг тухай тэдгээр хүмүүс ярьдаг. Тэгээд одоо ийм сургууль байгуулагдсан байж тэгээ олзуурхаад ярьж байгааг би бас цөөнгөө сонсч ирсэн. Тийм би өөрөө бас яг Японд бас яг сурж ирсэн. Тэгээд ахлах сургуультаа би бол өөр хангаа хөвгт ахлах сургууль Улаанбаатар сурж хагаад Японд руу явж байхад бол надад тийм их хүндрэл бол байгаагүй. Эсрэгээрээ шууд хотод гэртээ байж байгаад шууд гадагшаа явчихгууд бас их хүнд байгаа хүүхдүүд бол харагдчихл байдаг л да. Тэгэхээр бас ингээд тэрэлжид сураад дараа нь гадаадд сурахад бас илүү хөнгөн тийм ээ сэтгэл зүйн хувьд илүү хөнгөн хичээлдээ илүү анхаарахад бас төхөн байд юм болоо. Тэгэлгүй яг хоо ер нь маш олон зүйл түрүү бас фейслагш ярианда дурдсан. Бие дагаа сурчин. Асуудал шийдвэрлээд зулчин. Хүн байгаа газар асуудал байна. Харилцааны асуудал гарна. Тэгээд хүүхэд учраас тий одоо юу гэдгийг би биенийг шоглох, нэг тоглоом даахгүйгээс ахгүйл асуудал ерөнхийдөө гарна. Тэгээд тэр болгонд гэрлөө одоо гадаадд очичоод яах юм те энэ асуудлыг эндээ шийдэж сураагүй болвол тэр битгэл ороо сураагүй хүмүүс маш олон байна сүүлийн үед бол тэгэд нөгөө эцэгчүүд маань мэдээж үр хүүхдээ хайрлаж байгаа нь зөв хэрэг. Гэхдээ нөгөө талаар хит их анхаарах, хит их одоо өмнөр нь орох, шийдвэр гаргаж сурахгүй байх бол хүүхдтэй бас одоо хорлож байгаа гэж хэлээ таашаа юм дээ. Гэхдээ бас хитрхи битгий тэгээсэй гэж бодож биеийн даалгах. Тэгээд асуудал гарангуут гэр бүл рүүгээ уцтдаг юм уу эсвэл асуудлыг дэврэгдэг эсвэл шууд сургуулаа эсвэл байгаа орчноос сольдог ийм тохиолдлууд бас байгаад байна. Гэхдээ харин ингэж бординг сургуульд сураад өөр хүүхдүүдтэй нэг дор амьдраад ингэж суралцаж үзснээр их баг гэлтгүй өөртөө тулгамдж байгаа асуудлуудыг шийдээд давж гараад сурчин гэсэн. За тэгэхээр нэвтрүүлгийн манаас өндөрлөх хугацаад өгч байна. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд бас миний асуугаагүй та бүхний бас үзэгчид маань хүрэхийг хүссэн мэдээлэл байвал сүүлийн хормыг та бүхэнд үлдээ. Би фейслах шиг бас. Would you like to say anything? This is the end of the show. If there's anything like I would like to say that come and join Cambridge Thrill School. It is one of the best campus I have seen. Nice, beautiful landscape, beautiful building, campus beautiful, and with mixture of international with Cambridge, with local curriculum, and it's like a pollution free. I think it's the best place to study there, to create bonding between students. They enjoy independence. I wish that they should come and join Thrills boarding school. би одоо эцэгч болон хүүхдүүдтэй хэлэхэд бол манай Thrills boarding сургууль төрж суралцаарай. Энэ бол байгалийн маш сайхан зохицдог газар барьж байгаа цэвэр агаартай. Тэгээд олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр багш нартайгаа хамтраад суралцаад ингээд найз нөхөрлөгийг бий болгоод
Тэгээ ингээд явах юм сайхан боломж олдож байгаа шүү. Та бүхэн хүрэлцээрээрээ. За баярлалаа. Бидний хойч үе болсон үр хүүхдүүдийн маань төлөө ийм сайхан ажлыг эхлүүлж байгаа та бүхний цаашдаа ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Thank you. Баярлалаа. Амралтын өдрийг хайдахтай сайхан өнгөрүүлээрэ үзэгчтэй. Өнөөдрийн кофе with Саяар нэвтрүүлгийн зочдоор Тэрэлж Бөөрдийн сургуулийн хамт олон оролцлоо. Тэр баяртай үзэгчтэй.